Намайг Амар тайван гэдэг. Би 13 дахь жилдээ код бичиж байна. Хүүхэд байгаасаа эхлээд програм одоо бичиж сурсан. Тэгээд сүүлийн 6 жил яг мэргэжлэрээ ажиллаж байна. Анх 2014 онд Silicon Valley сахиурын үндий гэж ярьдаг Америкт Google-ийн ахлах инженер Батулгатай хамт эсрэг нөхдийн хамт Y-Moment гэдэг стартапыг байгуулж ирсэн. Тэгээд одоо уг стартап маань дэлхийн 5 оронд 3 орчим жил бид нэр хөрөнгө босгохын төлөө тэгээд гадагшаа scale хийгээд гадны продакт гаргахын төлөө ажиллаж ирсэн. Одоо болохоор яг Nest ахлах сургууль дээр технологийн зөвлөхөөр ажиллаж байна. Миний хувьд болохоор намайг одоо хүүхэд байхаас эхлээд оюутан болоод ажил дээр гараад стартап байхад хүртэл 70 орчим ингээд иргэн тойрны найзууд байсан. Хамт адилхан хөгжүүлэлт хийдэг. Эдгээр залуучууд одоо ихэнх нь Америктэй, Сингапур, гадны томоохон Apple, Google компаниудад ажиллаж байна. Тэгээд эдгээр одоо биднэрт олдсон энэ боломжийг одоо хүртэж чадаагүй маш олон бас залуучууд байгаа. Энэ бүгдэд одоо энэ боломж байсан бол одоо үдэд ямархуу одоо хүмүүс явж явах байсан те тэрэнд нь их эмзэгэлдэг харамсч явдаг. Тэгээ би энэ одоо шалтгааны улмаас те өшөө олон залуучууд дүүнертэй энэ боломжийг маш олон хүнд хүргэе гэдэг үднээс Nest сургууль дээр хамтарч ажиллаж байгаа. Мэдээллийн технологи энэ салбар маань өөрөө өдөр болгон шинэ бүтээгдэхүүн гардаг, үргэлж өөрчлөгдөж идэг. Нэг бүтээгдэхүүн 1000 2000 удаа ингээд хувилбар нь өөрчлөгдөж, апдейт хийгдэл, сайжраа яваад идэг. Тэгэхээр энэ одоо агуулга гэдэг зүйл байна. Тийм болохоор бидний яг төвлөрч ажиллаад байгаа хамгийн гол юм нь юу вэ гэхээр технологид заахаасаа илүү инженеринг ойлголтыг бид нэр зааж өгч байгаа. Тэгээд дэлхийн хэмжээний бүтлэгийн нийтээр ашигладаг тийм софтвер бүтээгдэхүүн монголчууд хийгээсэй. Тэгээд тэр хийхэд нь би нэг хэсэг нь байх юмсан л гэж боддог.